дараагийн мэдээ. Эх оны 1-р сарын 1-ээс эхэлж AI камерын системээр 10 төрлийн зөрчилд торгуул ногдуулж эхэлсэн. За тодорхойлбол 2024 оны нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрлэн дохиотой уулзалт нийтдээ 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суйрлуулж туршилтын ажиллагааг эхлүүлсэн юм. За эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж хариуцлага тооцох юм а. Туршилтын хугацаанд AI камераар илрүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг иргэдийн гар утсанд мессежээр илгээсэн ч торгуул ногдуулаагүй байсан юм. За харин эх оны 1-р сарын 1-ээс эхэлж AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлж байна. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зургийн хурд, үргэлжилсэн цагаан шугамд авч иргэх, хамгаалах бүс мөн гэрлэн дохой зөрчсөн чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон. За мөн тээврийн хэрэгслийн татвар даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох юм байна.